Ер нь таны хувьд энэ за 20 гаруй улсын бас төрийн тэргүү оролцсон томоохон арга хэмжээний үйл явдлын ер нь гол яриа хэлцээний үр дүнгуудээс та ер нь яг юуг нь онцолж харж байгаа бол? За би өөрөө судлаач хүн тэгээд яг зүгээр энэ бол яг бид нэр тэмдэглэх ёстой нэг өдөр болгонгээр 5 дугаар сар ирсэн. За нэг монголчуудын хувьд бол за яг баялтын баяр энэ гэж янз бүрийн хүмүүс хэлдэг баг. Гэхдээ энэ дэлхийн 2 дугаар дайны төгсгөлд байсан гэдэг утгаараа тухайн үед бүгд Монгол улсаас зулуулсан холбоотой байсан учраас бидний ч гэсэн бас хамаатай баяруудын нэг л дээ тэр үед ч манай бидний үг дээдс маань бүхний фронтын төлөө гэж ажиллаа. За яг энэ нэг хэрэг нөгөөх нь яг таны асуудаг шиг яг энэ Москвад уулзахдаа бол зүгээр нэг баяр ороод бараад харахтаа биш их гүрнүүд хоорондоо нэлээд олдон зүйлээ тохирчих шиг боллоо. Дээрс манай хоёр хөрч шийд арга Путин ерөнхийлөгчтэй нэлээд олон цаг уулзсан, ярилцсан. За тэгээд засгийн газрын төвшөнд 20 хэдэн гэрээ хэлцээр зурлаа гэж ах шиг юм дээ. Тэгээд энэ бол яг зүгээр мэдээж яг нүгийн олон улсын харилцаа тэнцвэргүй болсон энэ үед төсөөл энэ хоёр их гүрнүүд харилцаа ашигтайгаар олон зүйлүүдийг хийх. Тэгээд бүр тэр дотроос нэг юуг нь онцлоод байлаа шүү дээ. Хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай, харилцаа хамгаалах тухай. Энд чинь нөгөө нэг эрчим дүндээ бол эдийн засаг нь олон улсын энэ мөнгө санхүүгийн харилцаанд нэлээд тийм доктортой байдлыг бий болгох гэсэн их гүрнүүдийн юу байх шиг байна. Хуучин бол бүр тэгж тодтдоггүй байсан. Энэ бол мэдээж олон салбарт ажиллаж дэд бүтэц болоо дуулуурхай олон салбарт хамтар ажиллахаар болж ах шиг байна. Гэхдээ энэ дотор нэг гол юм бол тэр хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ гэдэг нь доктортой байдлыг л эрэлхийлсэн арга замуудын нэг юм болов гэж бодсон. За тэгээд бид нэр манай нийгмийн сүлжээ олон зүйлүүд төвшин бүртэл ярьж байна да. Улс төрчөөс эхлээд энгийн хэрэгт ордог хоёр хөрш маань Сибирийн хүч хоол хоёрыг ярих болов гэсэн зүгээр энэ удаагийн юунаас нь за яг ярилцсан гэж угаасаа ч анх зарлаагүй. За саяны 20-ын гэрээ бусад асуудлууд дээр бас тусахгүй байх шиг байна. За энэ бол мэдээж хоёр талтай байх л та. Мэдээж энэ гэрээг анх байгуулагдах үед л хэлжсэн шүү дээ. Та нар санаж байгаа бах те нөгөө эцсийн гол хоригдолтой огч яаж шийдэх вэ? Тэр талаас нь чухал байх шиг байна. Маах бол ягтай дамжуулах л үүрэгтэй шүү дээ. Яг зүгээр хамтарч ажиллах тэр үедээ хэрэглээг явуулна. Тэр утгаараа ажил энэ Ялтын баярыг өдрийг тохиолдуулаад цугласан 20 хэдэн улсуудын өдөртөгч нар нэлээд олон зүйлүүдийг зааж. Гэхдээ мэдээж монголчуудад бол хамгийн гол нь манай хоёр хөрсөл яаж асуудлаа шийдэж гэнэ гэдэг нь л байна. Тэр утгаараа бид нэлээд ач холбогдол өгж харж анзаарч л байх хэрэгтэй юм. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн бас Москвад энэхүү айлчж байгаа энэ үйл явдлын та гол үр дүнг ер нь юу гэж харж байгаа бол мэдээж Монгол Улсын хувьд бас 3 дахь чүршийн бодлогоос гадна хоёр одоо хөрш орнуудтайгаа ийм бас тийм татаа харилцааг хадгалж үлдэх юм одоо илүү юм нийтрал байр суурьтай байна. Тэгэлгүй яг нь ер нь бол яг Монгол Улсын гадаад бодлогын үндсэн баримтт бол заасан байгаа. Эхний ээлжинд хоёр өрштөөгөө тэнцвэрийг хадгалах. За тэгээд мэдээж 3 дахь хөршийн асуудлууд ярьж болно. Гэхдээ би энэ дээр манай судлаач нар Ахмад дипломат нар угаасаа хэлдэг дээ. 90-ад оноос хойш нийгмийн өөрчлөлтөд ингээд хамгийн зөв гэдэг юм уу доктортой хэрэгжиж чадж байгаа бодлого гадаад харилцаанд гадаад бодлогын асуудал. Нэг цонхны бодлого амжилттай хэрэгжүүлж чадсан. Бид нэр одоо жишээ нь би бол хувийн талаас мэдээж Монгол Улсын ерөнхийлөгч Москвад энэ баярын өдрүүдээр үйл ажиллагаанд оролцсон гэдэг бол байх ёстой зүйл. Тэр тусмаа тухайн үед 40-д онд холбоотон байсан улсуудын гэдэг утгаараа энэ ч гэсэн биднэрт хамаатай гэдгээр. За тэгээд өнөөдрийн юун дээр ч гэлээ гэсэн та нар сонссон байж магадгүй Орос улбаны улсын элчин сайдын юм дээр 3 элчин сайдын хамтарсан үйл авалт боллоо. Киргиз, Беларусь, Орос. Энэ дээр Монгол Улсын ерөнхий сайд очсон. Энэ бол маш том хэмжээнд бас хүлээж авч байна. Бид нэр хөршүүдтэйгээ хуучин холбоотнуудтайгаа за Монгол хүний нэг үдстэй нэг ерхэлдэ үнж байна гэсэн нэг байдаг. Тэр утгаараа энэ нэг зөв авч явж байгаа харилцааны нэг илэрлэл нь Москвад ч Улаанбаатар ч гэсэн харагдах шиг боллоо. Тэгэхээр Орос Монголын ерөнхийлөгчтэй одоо хийсэн мэдээлэл нэлээдгүй одоо баггүй дурдгдсан зүйл нь одоо худалдааны бас нэлээд нөхцөлтийг бол нэлээдгүй бас онцолж байгаа шүү байсан. Тэгэхээр ер нь энэ уулзалтын үр дүнд бас цаашид ер нь хоёр орн ингээ худалдаагаа цаашид хэмжээний мэдүүлэх ч гэдэг юм уу. Ер нь хоёр орны харилцаа одооноос яг ер нь яг аль эдийн засгийн яг аль чиглэлд илүү одоо төвлөрж байгаа юм шиг тань санагдаж байна. Мэдээж худалдаа бид нар цааш нэмэгдүүлэх ёстой. Үнэхээр Оросын улбаны улс том зах зээлийг Монголын үйлдвэрлэгчнэр ашигладаг, хамтран ажилладаг байх ёстой. За энэ хүрээнд хийж байгаа ажлууд байх шиг байна. Та нар нэг мэдж байгаа шүү дээ. Евразийн эдийн засгийн холбоонд жишээ нь бид нар гэрээ байгуулж хамтарч ажиллах уу гэдгийг бас ярьж л байх шиг байна. Гэхдээ яг эргээд энэ бид нар юугаар харах ёстой юм шиг л дотоод үйлдвэрлэгчнэр яаж дэмжих вэ гэдэг. Мэдээж тэр том зах зээлийг
ашиглахын тулд бид нэр баргаа гаргана. Эргээд манайх авч чадах вэ нэтрэ гэдэг чинь жижиг зах зээл дотоодын үйлдвэрлэгчнэр яаж хамгаалах болох вэ гэж хөө гэдэг дээр бас асуудал гарах юм шиг л. Гэтэ мэдээж их гүрнүүд ер нь бол аль ч үед өөрийнхөө бодлогыг тулгадаг л та. Яг өнөөдөр хүртэл жишээ нь Монгол Оросын худалдаанд байнгын л алдагталтай байгаа. Мэдээж эрчим хүч нөгөө тос явуулга авахаас гадна Монголын бараанд өндөр тогтоосон тарифын асуудал байгаа. Энийг зүгээр бид нэр хэрвээ ойлголцож шийдэж чадвал тодорхой хэмжээнд ч гэсэн бид нар өөрсдөө идэвхтэй байж чадвал ирээдүй байх шиг л байгаа юм да. Тэгэхээр яг хөө мэдээж Орос улмаас ярихаар өөр нэг дэлхийн техникийн анхаарлагдаж байгаа зүйл бол Украинд Орос-Украины одоо асуудал байгаа шүү дээ. Ерөнхийлөгч Ши Жинпиний хувьд бас Путинтэй ярилцах үеэрээ хоёр тал илүү одоо инх тайван байдлаар за ихэнх нь оролцогч тал бүрт одоо ийм шудраг байдлаар одоо инх тайванд хүрэх энэ одоо уриалгыг одоо бас Путингээс уриалсан байсан. Тэгэхээр ер нь та үнийг ер нь яг юу гэж хэлж байна? Тийм ээ. Яг үндэ бол дайн гэдэг үсэх юм биш. Түнс гадна дайн гэдэг бол маш их мөнгө гэдэг. Яг энэ зүгээр олон хүмүүс бас нэг олон талаас нь тайлбарлаад байх шиг байдаг. Мөнгөгүй хүмүүстэй яадаг юм л да. За зүгээр гэтээ эцсийн үндэ бас нэг үнэ юм бол энэ дайныг зогсоох гол шийдвэр гэдэг юм уу? Цэг бол их гүрнүүдийн хооронд ил ойлголцол. За би Украин Америк хоёр эхний ээлжийн анхламуудаа хийж гисэг боллоо, ойлголцсон боллоо, гэрээнүүдэд зурчлаа. Энтэй адилхан хэрвээ зүгээр яг их гүрнүүд Америк нэгдсэн улсаас Орос улманд тусдаа харьцаж байгаа харилцаа за бусад зүйлүүдээр яаж чадвал энэ уулын зогсох боломжтой л гэж хараад байгаа юм л да. Гэтэ яг зүгээр мэдээж газар нутгаа алдах за бусаад эргээд нөгөө аюулгүй байдлын баталгаагаа авч чадах юм уу гэдэг бол харин дараагийн асуудал болох байх. Эхний ээлжинд гал зогсох хэрэгтэй байх. За тэгээд яриаг ер нь бол дайныг эцсийн үндэ шийдвэрлэдэг субъектүүд бол барилж байгаа хоёроос илүүгээр их гүрнүүд л ер нь аливаа асуудлыг шийдэл явдаг. Тэднэрт л ашигтай байж чадвал уулын шийдэгдэх боломжтой гэж би харж байгаа. Тэгэхээр Дональд Трампын хувьд бол ерөөдөө дайнд цэг тавина гэдэг одоо эхнийхээ кампанид ажиллах үеэр л олон мэдээллүүдийг бол хийж исэн. Одоо хараахан бас энэ амлалтанда хүрээгүй байна. Гэхдээ ер нь таны хувьд яг энэ Трамп цагаарданд иргэн ирснээс хойш болж байгаа үйл явдлуудыг ер нь хэрхэн харж байгаа вэ? Би юу талаас нь л харж байгаа. Яг ахтар Америк судлалаар ажилладаг юуд биш. Гэхдээ би зүгээр Трампын хийж байгаа аливаа үйл ажиллагаануудыг энэ хувь хүнийх нь өөрийнх нь бизнес санхүүгийн тэр имижтэй холбоож хараад байгаа шээ. Улс төрч хүний нэг онцлог байна те. Явж байсан олон нийтэд таалагдах л шүү дээ. Худлаа хэлээч чамаг. Тэр утгаараа мэдээж 24 цагт за 3 сард гэсэн энэ дай тийм амрын зогсох. Ягаад гэвэл нөгөө дайтаж байгаа гэдэг юм уу? Дэлхийн бусад их гүрнүүд юу өсөж байгаа гэдгийг тооцоолохгүй бол зөвхөн нэг улс ганцаараа энэ шийдээд энэ айхтар 3-4 жил баг үргэлжлэж байгаа энэ дайныг шууд зогсоох боломжгүй л дээ. Тэгээд бид нэр л өнөөдөртөө нэрлэхгүй болохоос юм идэвхтэй эдгээр жилнаараа энэ дайныг төгсгөлийг бас л томор тэмдэглэдэг болсон ч байх юм билээ те. Би бол ерөнхийдөө мэдээж судлаач өнөхөд энэ дай хурдандаас асаал гэж бодох юм. Ер нь одоо ингэ яриа хэлцэнүүд бол нэлээд итгэж байгаа харагдаж байна л да. Тэгэхээр ер нь үүнээс цааш нөхцөл байдал хүндрэхээр байна уу эсвэл арай дээд баг багаар ингээд асуудлууд шийдэгдэж явахаар байна уу? Би өөрөө өөдрөх хүн ерөнхийдөө шийдэгдэж байгаа шиг байна. Гэхдээ мэдээж харин түрүүний хэлдэг шиг их гүрнүүдэд ямар ашигтай байхаа гэдгийг л бид нэр хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Эдгээр тухайлбал Америк нэгдсэн улс мэдээж олон тэрбум доллар зарсан үр дүнгүй байх ёсгүй тий. Тэгээд одоо жишээ нь дайныг зогсоогож чадвал эргээд Америк эдийн засагт ямар ашигтай байх вэ гэдэгт олон зүйлийг нь л бодох хэрэгтэй юм шиг л. Тэгэхээр энэ ер нь энэ тарифын худалдааны дай нийлүүлэлтийн сүлжээний өөрчлөлт зөвхөн одоо Трампын бүрийн эрхийн хугацаанд байгаа дуусах зүйлөө эсвэл үүнээс одоо цааш үргэлжлэх энэ шинэ одоо эрсдэл болж ийн гэж таарж байна. Би бол яг энэ хувийнтэй л холбож ойлгож байгаа. Үнэхээр яг бизнес хийдэг за тэгээд олон анхаарал байх дуртай хувийн талаа олон юмудаас энэ үз бас нэг олон жил Америк эдийн засаг санхүүгийн дотоодын мэдэрдэг учраас би бол энэ харин таны асуултыг эхнийхээ хэлж харж байгаа. Үнэхээр энэ бол за яг нэг хүний шийдвэрээр бүх юм өөрчлөгдөх юмс боломж байхгүй. Тэр утгаараа өмнөх бүрийн эрхийн хугацаанд хятадтай хийжсэн дайндаа ч гэсэн Америкчууд яг үнэхээр ялж чадсан юм уу гэдэг ч өөр асуудал шүү дээ. За яг түүх болж байж гэдэг ирэхээр тодорхой болох байна. Би бол өнөөдөртөө Америк ганцаараа бүгднгийн шийдэх хэмжээнд ашигтай ажилладаг гэж чадаагүй л гэж бодож байгаа.